Бичил авчиж алга болсон. Тий харин тий. Тэр одоо далбаа шүү дээ. Тий энэ ингээд далбаа газрын зургалтайгаа явж байгаа байхгүй. Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг сурталчлах зорилгоор Орхон аймгийн соёл урлагийн газраас сарын аяныг өрнүүлж байна. Энэ хүрээнд зураач орчуудын холбооноос өөрийн зурсан бүтээлийг олны хүртэл болголоо. Үзэсгэлэнд байгаль экологийн талаар өгүүлэмж бүхий зурагнууд дэлгэгджээ. Өнөөдрийн үзэсгэлэн болоход соёл урлагийн яамнаас зарлагдсан Монгол соёл Монголын өв хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн зураач орчуудын холбоо болон Орхон аймгийн соёл урлагийн газар хамтран зураач орчуудын 7 хоногийг зарлаж байгаа. Тэгээд түүний одоо нээлт болгоод зураач орчуудын одоо холбооны уран бүтээлчдийн бүтээлүүдээр ингээд үзэсгэлэн гаргасан байна. За энэ одоо миний ард байгаа энэ 3 зураг болохоор манай одоо зураачдын хийсэн одоо эскиз зургнууд байгаа. Эрдэнэ хот маань өөрөө болохоор одоо ийм үйлдвэрийн хот гэдэг утгаараа бид одоо энэ 6-гийн 14, 15, 17 дугаар байрнуудын энэ одоо цулгаа одоо ханы хэсэг дээр тэр үйлдвэрийн хотыг илэрхийлсэн эскиз зургнуудыг ингэж гаргасан байгаа. За мөн энэ болохоор одоо ерөнхийлөгчийн зарласан тэр бум мод хөтөлбөрийн хүрээнд олон нийт маст одоо ингээд мэдээлэл хүргэх сурталчлах зорилгоор бас 6-гийн 17 дугаар байрны бас хан дээр энэ одоо зургийг зурхын санал санаачлагыг гаргаад орон нутгийн удирдлагуудад бас танилцуулах зорилготой энэ үзэсгэлэнт тавьсан байгаа. Зургийн үзэсгэлэнгийн үеэр монголчуудад шүдэрээ автомашин механизм чирдгээрээ алдартай ган тулга эхнэрээ төлөөлөн ирсэн байна. Түүний эхнэр Зэрлэг ан амтан зурдаг байна. За баярлалаа. Өнөөдөр ингээд 22 оны 6 сарын 13-ны өдрийн сайхан үзэсгэлэн зохион байгуулж байгаа Орхон аймгийн зураач орчуудын холбооны залуустай амжилт хүсье. Тэгээд энэ үзэсгэлэнд манай эхнэрийн 3 зураг тавигдсан байна. Тэгээд манай эхнэр шов чон гэх мэт шиг араатай амтан зураг дуртай тийм бүсгүй байдаг. Тэгээд одоо хамгийн сүүлд дурсан зураг нь одоо энэ эдлэг харцаг байна. Тэгээд одоо эхнэрийн зургийн хажууд өөрийнхөө талаараас ярих гэж байгаа маш их баяртай байна. Тэгээд миний хувьд Баянгар аймгийн Үлдээс сумын харьяат цог намгийн ган толго гэдэг залуу байна. Тэгээд Эрдэнэ хоттой ирээд одоо 2 жил гараа болж байна. Тэгээд хувийн хийдэг зүйлийн хувьд гэвэл мэдээж монголчууд бүгд мэдж байгаа. Тэгээд шүдэрээ хүнд машин механизм чирэгч ган толго гэдэг нэг залуу их явсан байх очиртай одоо тэр залуу байна. Тэгээд Эрдэнэ хот мэдээж залуучуудын хот гэдэг утгаараа Эрдэнэ хотод амьдрахаар ирсэн. Маш сайхан байна. Соёл урлагийн газраас 6 сарын 15-наас 7 сарын 10 хүртэл 1 сарын ураад соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг одоо сурталчлах сарын аянд болон зарлаж байгаа. Энэ сарын аяны нээлт өнөөдрөөс буюу зураач орчуудын холбоотой хамтран уран зургийн үзэсгэлэнгээр нээж байна. Эх 7 хоногт одоо үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид буюу үндэсний дээл, хувцас, дайлан, хөрөг эрхэлдэг хүмүүсийг сурталчлах 7 хоног үргэлжилнэ. За дараагийн 7 хоногт нь болохоор фото зураг сонирхчдыг гэх мэт ингээд 7 хоног график гаргана. Нийт аймгийнхаа иргэдэд одоо соёлын бүтээлч үйлдвэрлэлээ сурталчлах одоо ажил эхэлж байна. За өнөөдрийн үзэсгэлэн бол Орхон аймгийн зураач орчуудын холбоо хамтран зохион байгуулж байгаа. За Эрдэнэтийн нийт уран бүтээлчдийн энд бүтээлүүд шилдэг хамгийн гол нь шилдэг гэсэн бүтээлүүдээ өнөөдөр энд гаргаж байгаа. Энэ үзэсгэлэнгийн онцлог нь бол байгальд буюу эко орчинд гарч байгаараа онцлог гэж хэлж болно. За тэгээд ерөнхийдөө өнөөдөр амжихгүй ч гэсэн энэ 7 хоногт энэ үзэсгэлэн бол бүх Монгол цогцлборт одоо энэ байшинд бол үзэсгэлэнгүүд минь энэ 7 хоногт бүтэн гарнаа. Тэгээд Эрдэнэтийн иргэд та бүгдийг Эрдэнэтийн уран бүтээлчдэд дэмжиж уран бүтээлээ сонирхоорой гэж уриалж байна. Энэ 7 хоногт зураач орчуудын холбоод зургийн үзэсгэлэн гаргаж байгаа л эх 7 хоногт үндэсний үйлдвэрлэл буюу хөөргөний дайлан ойдог хүмүүсийг сурталчлах юм. Тухайн өдөр хуваараа ойд шиддэг хүмүүс оролцох бүрэн боломжтойгоос гадна үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахыг албаны хүн онцолж байлаа. Мөн 6 дугаар сарын 26-наас эхлэн фото зургийн үзэсгэлэн олны хүртэл болох юм байна. Тэр баг устж өгөө болж байгаа юм шүү дээ. Нүүдж авах бай. Тийм ээ. Энэ ингээ хэлсэн тараад ингээ замхарч ийн гэсэн үг шүү. Саарж одоо манан болоод завхаад.